Монгол хэлний зүгийн мэдлэгээс өнөөдөр би энэ жижиг самбар дээр тийн ялгуулын дагаврыг тайлбарлая. Тийн ялгуулын дагаврын хамаатай энэ хичээлийг би дээр хичээл дээр бол нэг нэгээр нь бас орж өнгөрч бас зарим асуу бас хамтруулаад бас зааж өнгөрч. Тэгээ энэ өөр тус одоо гэрээ ахмад энэ хүүхдүүд одоо тийн ялгуулын дагавраа бас сайн хэрэгжилж заал дийлэхгүй багш нар дахиад нөхөө нэг тайлбарлаад өгнө гэсэн юм. Би тэгээ өнөөдөр хэлний зүгийн мэдлэг тийн ялгуулын дагаврыг нэг хичээл болоод хураангуулаад би нэг хичээл орж үзье. За нэгдүгээр тийн ялгуул Монгол хэлний тийн ялгуул 7 оронтой байдаг. 7 би 7 орныг бүр энэ дээр бүр бичиж ямар 7 орн байдгийг гэнэ. Тэгвэл нэг хэлэх юм нийлхийн тийн ялгуул дагвар байхгүй. Дагвар байхгүй. Хараалхын тийн ялгуул энэ өмнө 3 дагвартай. Үйлдэхийн тийн ялгуул бээр 2 дагвартай. Өөх оршихын тийн ялгуул дуутуу 2 дагвартай. Заах 2, хамтрахтай, гарах хэсэг нэг дагвартай. Тэгвэл эдгээр энэ даварнуудыг одоо би ийм үгний дараа хэрэглэхэд одоо яаж хэрэглэдэг? Яаж хэрэглэнэ гэж үгүй. Энэ дөрмөө мэдчихвэл энэ үгний дараа бүр зөвөр хэрэглэж чадна гэсэн. Одоо мас үзээд Монгол ингээд заахтай хамгийн нэг бас хараалхын тийн ялгуул дотор энэ нуу дотор энийг нь эгшгэр төгсөмний дараа хэрэглэнэ. Ууныг нь гүйвэлчээр төгсөмний дараа залгана. Тэгэхээр гүйвэл дотор гагцсан энээр төгсөмний дараа энийг хэрэглэдэг. Тэгвэл одоо энэ дээр ууныг энээр төгсөмний дараа залгаж болохгүй гэсэн. Өөрөөр хэлбэл энэний гүйвэлчээс нэгийг энэ нуу булаад авчлаа гэсэн. Одоо тэр дөрөв эгшгэр төгсчл бүр энийг залгана. Гүйвэлчээр төгсчл энийг залгана. Энээр төгсчл энийг залгана. Одоо маш жишээ бол Монгол дэвсгэр үсэг юугаар төгсөж байна энэ ч одоо гүйвэлчээр төгсөж байна. Тэгвэл одоо энэ чинь эмч эмч болохоор чи эгшгэр төгсөж байна. Малгай эгшгэр төгсөж байна. Тэнгэр эгшгэр төгсөж байна. Малчин энэ дэвсгэр гараад ирлээ. Одоо энэ чинь энээр төгссөн үгний дараа нууг залгана. Нууг залгалаа гэсэн чинь уунийг залгаж болохгүй, энийг залгаж болохгүй гэсэн. Энэ чинь тусныхаа дөрмөр юм. Гар дэвсгэр үсгээр төгсөж байна. Гүйвэлчтэй бол одоо тоос шууны тоос уун дэвсгэр үсгээр төгсөж байна. Энэ эгшгэр төгссөн. Тэгвэл одоо эд барааны эд гэсэн одоо чинь энэ чинь гүйвэлчээр төгсөж байна. Гүйвэлчээр төгсөн ууны залгана. Дүүр дэвсгэр үсгээр төгсөж байна. Энийг болно. За тэгвэл дараад нь одоо маш энэ рүү орё. Бээр бол энэ эгшгэр төгсөмний дараа энэ гүйвэлчээр төгсөмний дараа. Энэ гүйвэлчээр төгс. Тэгэхээр одоо үзээд эгшгэр төгссөн чинь энэ гүйвэлчээр төгссөн уун. Тэгвэл одоо уунаар төгсөмний дараа бүр яриг залгана. Монголоор энэ эмчээр энэ зам эмчээр малгай энэ дараа одоо яг бээр зам. Энэ бүр эгшгэр төгсөмний дараа бэрийн. За энэ дээр хэлсэн энэ чинь хэдийн гацаар нууг залгадаг болж одоо энэ хоёрыг ялгаж залгах энэ чинь гүйвэлчээр төгссөн. Энэ дэвсгэр төгссөн иймс энэ энэ уун энэ бээр эгшгэр төгссөн. Энэ За тэгвэл мас одоо бээр одоо тэгвэл өг хоршин тийм мас төр тавьж масын заах руу орё. Тэгвэл заахын тийм бол тэр яаж залгуудыг бээр ажиллана. Бээрийг эгшгэр төгссөн үгний дараа залгуу гийг эгшгэр төгсөний дараа залгадیں۔ Ярийг гүйвэлчээр төгсөний дараа баг гүйвэлчээр төгсөний дараа залгана гэсэн. Иймээс одоо үлчээд ярийн дараа энийг бээрний дараа энэ ч бүр гий болж байна. Энэ одоо энэ хоёрын юм айдлах үзчихаа. Бээр залгаж ирээд гийгээ залгаж болно гэсэн. Энэ хоёрын залгадаг дөрмөн адил. Энэ бүрсгэн Монголыг эмчийг, малгайг, тэнгэрийг, малчныг, гэрийг, тогсыг, ичхийг, эдийг, дөрөг уншлах бүр адил. Залгадаг дөрмөн энэ хоёр хооронд адил. Тэгвэл одоо манай сая өөх орших бол дуу. Энэний дөрмөний бусад юудах бас жаахан зөрөөтэй. Хаан зөргөө байна. Дуу бол заавал эгшиг болоод зөөлөн дэвсгэр үсгээр төгсөн. Тэгвэл дэвсгэр үсгээр төгсөний дараа бас залгаж болд юм биш. Зөөлөн дэвсгэр төгснө гэсэн. Дөрвөн зөөлөн дэвсгэр үсэг байд. NML гэдэг. Ийм дөрвөн дэвсгэр үсгээр төгсөн болоод эгшиг төгсөний дараа бүр дууг залгана. Тэгвэл энэ юуны дараа энэ ч одоо
хатуу дэвсгэр төгсгөний дараа мөн гүйвэлчээр төгсгөний дараа залгана гэсэн үг. Маань би хатуу дэвсгэрийг хэлээд байдаг. Манаас баргын энэ манаас энэ Монгол үгэн дотор бүр зөөлөн хатуу дэвсгэр ялгах тус онцгой тийм галиг авьяа усвол тэр гүйвэлчээр төсөвөө. Тэр үг манаас энэ тийм хэрэглэгддэг. Тэмээ орохгүй. Иймээс би зөвхөн их шиг гүйвэлэгч гэж ярьж байгаа юм. Хатуу дэвсгэр зөөлөн дэвсгэр гэж ярьж байгаа. За одоо үзье та энэ дуу одоо энэ үнтэйгээ шууд энэний дараа энэс алгаж болно. Монгол үл ил чинь одоо гүйвэлж. Гэхдээ энэ чинь зөөлөн дэвсгэр. Энэ гэж зөөлөн. Тэгвэл энэний дараа юу залгана? Дуу гэж залгана. Эмч их шиг төгсөн. Дуу гэж залгана. Зөөлөн дэвсгэр болоод их шиг төгсөн үнэ дараа. Энэ их шиг. Энэ хэдийгээр и дэвсгэр ус бол энэ чинь их шиг дэвсгэр ус. Дуу. Дуу. Энэ их шиг төгсөн. Дуу. Малчин эн чинь бол дэвсгэр ус. Гэхдээ зөөлөн дэвсгэр. Энэ хоёр айдаа зөөлөн дэвсгэр. Тэгвэл дуу. Гэр. За эн чинь зөөлөн дэвсгэр ус. Хатуу дэвсгэр. Тэгвэл одоо туу. Тогос эс зөөлөн дэвсгэр ус биш. Тэгвэл туу. Энэ өөхөө их шиг. Тэгвэл дуу. Эд эн чинь одоо миний онцгой хэлдэг одоо. Эд идэр би энэ ч одоо дараа гүйвэлч төгсөн үг. Дэвсгэр ус бас биш энэ чинь гүйвэлч. Гэхдээ энийг бол одоо адаг дордог эд дэвсгэр ус гэж бас ингэж хэлнэ. Гэхдээ зээлэг үг мөгөн дээр энэ дэвэр бичнэ. Иймээс гүйвэлч төгсөн энэний дор туу гэж залгана. Дүүрэн зөөлөн дэвсгэр ус. Зөөлөнний дараа дуу гэж залгана. За тэгвэл үүнээс гадна одоо бас хамтрах, гарах гэдэг юм дагавар. Энэний дараа энэ хоёр дагавар яаж залгадаг? Энэ хамтрах гар чиний үг чинь нийцтгэл юм болов энэ дагавар бүр залгаж болно гэсэн. Одоо энэ Монголтай, эмчтэй, малгайтай, тэнгэртэй, малчинтай, гэртэй, тоостой. Эсвэл одоо энэс Монголоос, эмчээс, малгайгаас, тэнгэрээс, малчнаас юм. Иймээс энийг нэг чиглэлд бүр залгаж болох юм. Одоо хоорондоо ялгахын учир байна. Харин эдгээр дагавруудыг хоорондоо ялгана. Инхээр тэр бол энэ дагавар дотор мөн энэ дөрвөн энэ зүйлийн дагаврыг чи ялгадаг дөрвөө мэдчихвэл чи одоо тэнэлэлийн дагаврыг бүр мэдж ийнэ гэсэн үг байна. Мэдж ийнэ гэсэн үг байна. Иймээс би өнөөдөр одоо тэнэлэлийн дагаврыг ингээ хураангуйлаад энэ маягаар нэг хичээл ороод та нарт үзүүллээ. За та нарын сонсонд баярлалаа.